Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт үндэсний хөдөлгөөн. Цагаан алт улсын түүхийдээ үндэсэнд оруулахад хамтран зүтгэцгээе гэж уриалж байна. Хоорондоо кластер ажиллах, парк хэлбэр ажиллах ийм боломжийг бүрдүүлж байгаа. Монгол ноолороор дэлхий гоёх цаг ойрхон гэж бодож байна. Амьдралаа болон бизнесээ өөрчлөх юм боломж. Энэ бол маш цагаан алсан бодлого байна гэж бодож байгаа. 3 сая хүн бол одоо сайхан амьдрах боломжтой гэж харж байгаа. Бодлогын болоод санхүүгийн бодит дэмжлэгүүд орж ирсэн. Сүүлийн 30 жил байгаагүй бодлогын цогц реформ. It is a bold national vision. Монгол улсын малаж хүн үйлдвэрлэлээ жилээс жил нэмэгдэж байгаач бид ноос ноолуур, арьс шир зэрэг цагаан алтаа бүрэн боловсруулж чадахгүй байна. 2024 оны байдлаар ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний экспорт гэхэд нийт экспортын 3 хүрэхгүй хувийг бүрдүүлж байна. Бид жилдээ ноос, ноолуурын хувцас, арьс шир, гутал, савхан эдэл зэрэг бараа бүтээгдэхүүнийг 190 орчим сая Америк доллараар гадаадаас худалдан авч байгаа. Энэ бол чаддаг байсан зүйлээ чадахгүй болсны тод илрэл юм. Иймд Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх санаачлаг гарган цагаан алт үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Төр засаг нь ард иргэд баялаг бүтээгчтэй бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо төр хувийн хвшлийн түншлийг сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой юм байна. Ингэж чадвал бид амжилтанд хүрнэ. Ингэж чадвал. Эцэст нь хэлэхэд өрх хүлээрээ үйлдвэрлэгч улс орноор экспортлогч болохын төлөө төр засаг түмэн олноороо нэгдэн нийлж нэгэн сэтгэлээр хамтдаа хүчин зүтгэцгээе. Нүүдэлчин монголчууд бидний аж амьдралыг одоо олон мянган жил тэтгэж аж амьдралыг үндэс болж ирсэн толгуур салбар бол энэ мал аж ахуйн салбар үлээ. Сүүлийн 30 жилийн хугацаанд бол мэдээж шилжилтийн цаг үеэл одоо манай хөдөө аж ахуй мал аж ахуйн салбарт нэлээд сорилт болж ирсэн. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгч одоо улс төрийн манлайл гаргаж цагаан алт нэртэй үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар хэрэгжүүлж эхлэв байна. За улсын хурлын тогтоол 4 том чиглэлээр одоо тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр заагцсан нэгдүгээр одоо эрх зүйн орчин бүрдүүлэх, хөнгөн үйлдвэрийн тухай хуулиас эхлүүлээд олон том эрх зүйн орчныг одоо бүрдүүлэх асуудлууд яригдж байгаа. За хоёрт нь энэ бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, малчтын гар дээрээс үйлдвэр хүртэл одоо хариуцлагатай, чанартай түүхий эдэг бэлтгэх энэ бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог одоо яаж хийх вэ гэдэг дээр одоо засгийн газраас тодорхой шийдвүүд гаргаад явна. За гуравт нь бол мэдээж энэ зах зээлийн асуудал, борлуулалтын асуудал, манайхын малын түүхий эдэг амжилттай экспорт чадах вэ? Ямар худалдааны хэлцээрүүд аль оронтой ямар гэрээ хэлцлэх вэ гэдэг дээр бид нар онцгой анхаарах хэрэгтэй болж байгаа. Тэгээд дөрөв дэх асуудал бол энэ хүний нөөц. Энэ том 4 чиглэлээр 4 жилийн хугацаанд тодорхой одоо бас арга хэмжээнд засгийн газраас хэрэгжүүлж ийм томоохон зорилтыг төвшүүлээд явж байгаа маа. Үндэсний хөдөлгөөний зорилго бол ноос ноолуур, арьс ширний боловсруулалтын төвчнийг 4 жилийн хугацаанд 2 дахин өсгөж, үйлдвэрлэлд экспортыг 2-оос 3 дахин нэмэгдүүлж, нийтдээ 8000 гаруй шинэ ажлын байр бий болгох юм. Энэ хүрээнд улсын хурлын 63 дугаар тогтоол батлагдаж, ноос ноолуур, арьс ширний салбарын аж ахуй нэгж баялаг бүтээгчдэд нийтдээ 2.2 орчим их найт төгрөгийн өртөгтэй татвар, гайлын хөнгөлөлт, чөлөөлөлт, бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилт гээд нийт 27 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгаж төрийн 12 байгууллага хамтран ажиллагаар болсон. Энэ бол мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй төрийн дэмжлэг болжээ. Цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрийн тухай хуулийг шинжилэн боловсруулахыг заасан байгаа. Юу гэхээр яг Монгол улсад одоо өнөөдөр хөнгөн үйлдвэр гэж чухам ямар салбарыг хэлэх вэ? Эдгээр салбарын үйлдвэрүүд ямар дэмжлэг байх вэ? За шинжилгээний байгууллага, сургалтын байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах талаар бол яг тусгаалan хуульчилсан ийм хууль байхгүй. Тэгэхээр энэ цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрийн хуулийг бол шинжилэн боловсруулж батлуулахаар заасан. За дараагийн хууль маань хөдөө аж ахуйн биржийн дэх хуулийг шинжилэн найруулахаар энэ цагаан алт үндэсний хөдөлгөөнд тусгацсан. Хөдөө аж ахуйн бирж гэдэг маань бол үндсэндээ нэг талаасаа мал аж ахуйн гаралтай түүхийдийг биржээр дамжуулан арилжаалах энэ тогтолцоог бүрдүүлэх ийм байгууллага. За энэ байгууллага маань байгууллагад ажиллаж байгаа хэдий боловч яг малчид, хоршоод, үйлдвэрчдийн хоорондын хамтын ажиллагааг бүрэн хангаж чадахгүй байгаа. Энэ байгаа учраас энэ хуулийг шинжилэн боловсруулахаар ажил эзэх байгууллагад энэ хуулийн үзэл баримтлал боловсруулж байна. За энэ хууль маань шинжилэн боловсруулснаар хөдөө аж ахуйн гаралтай түүхийд тэр дундаа мал аж ахуйн гаралтай түүхийдийг стандартын дагуу бэлтгэж малчид, хоршоод, үйлдвэрчид арилжаанд орж түүхийд арилжаалах ийм боломжийг бол бүрдүүлэх юм аа. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн өрсөлдөх чадрыг нэмэгдүүлэхэд ноолуурын салбар маш олон боломжуудыг олгож байна. Энэ ч хүрээнд 2025-аас 28 онд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт хөдөлгөөний хүрээнд салбарын хүний нөөцийг чадваржуулах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, түүнчлэн одоо экспортод гарахад
нэмүүртэг шингэсэн бүтээгдэхүүнийхэд давуу боломжийг бий болгож байгаагаар онцлогтой байгаа. 2025 оны ноолор түүхийн эд бэлтгэлээр манай 37 компани маань 270 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл 7 компани маань дэвшилтэд тоногдох хөрөмж 35.6 тэрбум төгрөгийн зээлийг бол аваад байна. Засгийн газраас бас ноолрынхын салбарт эрсдэлдэх чадрыг нэмэгдүүлэх, нэмүүртгийг шингэсэн түүхийдийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг нь олгож, угаасны ноолрын экспортыг хориглож, самсан ноолрын техникийн зохицуултыг бол батлуулаад байгаа нь бол үндэснийхээ үйлдвэрлэгчид бол маш том боломжийг бол бас бий болгоод байна. Цагаан алт хөдөлгөөнийг хэрэгжүүлснээр бол Монгол ноолрын үн цэнийг өсгөх, Монгол ноолроор дэлхий гоёх цаг ойрхон гэж бодож байна. Цагаан алт хөтөлбөр бол нийт 12 арилжааны банк оролцсон 488.9 тэрбум төгрөгийн ийм томоохон хөтөлбөр байгаа. За энэ дотор бол Хаан банк 323 тэрбум төгрөгөөр оролцож байна. За ингээд өнөөдрийн байдлаар бол нийтдээ 165 тэрбум төгрөгийн зээлийг 67 зээлдэгчид олгосон. За мөн 35 тэрбум төгрөгийн зээлийг 28 зээлдэгчид судалгаа хийгээ явж байна. За мөн хөрөнгө оруулалтын зээлийн чиглэлд бол үйлдвэрлэл эрхлэгч нартай хандаад хэрхэн техник технологи оновчтой сонгохыг, яаж үйл ажиллагаагаа эрчимтэй болгохыг, бизнесээ хэрхэн ногоон болгох юм бэ гэсэн чиглэлд зөвлөгөө өгөөд тэдгээртэйгээ хамтраад техник технологийн судлах чиглэлд анхаарлаа хандуулад явж байна. Хөрс өх хэрэглэгчийн санаачлагаар хэрэгжүүлж байгаа цагаан алт хөтөлбөрийн хүрээнд бол 13 тэрбум зээл авсан. Одоо энэ бол хөнгөлтөө зээл дээр бол манай компани бол маш их дэм тустай байгаа. Хүүгийн талыг бол улсаас чөлөөлж өгж байгаа учраас энэ бол бидэнд маш дэмжлэг болж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар хошооноос шууд түүхийдээ авах боломжоор хангаж байгаа. Энэ нь бол бас бидний хувьд нөөтийн асуудал, хоорондын компаниудын хоорондоо уялдаа холбооны асуудал маш сайн нөлөөлж байна. Манай компани хувьд бол бидний оймсны үйлдвэрийг шинжилэн гэхээс гадна мөн сүүлийн шинэ технологиг хэрэгжүүлж байна. Дахиад мэдээж угаах, самнах, эрх, сүлжих бүх салбар дээр шинжилт, шинэ технологи, шинэ ноу хавнуудыг оруулж ирж байгаа. Энэ бол бүхэн бол цагаан алт хөтөлбөрийн үр шим. Гэхдээ ганцхан манай компани биш. Цаана малчид болоод хөдөлмөрчид, ажилчид шинээр ажлын байр бий болно гэдэг нь Монгол улстай энэ хөрөнгө, энэ мөнгө төгрөг бүгдээрээ дахин эргэлдэх боломжийг олгож байгаа. Ноос, арьс, шир, нэхий юу гэдэг одоо энэ болгон чи хамгийн одоо дэлхий дээр байж болох органик мөртлөөсөө хамгийн үнэтэй юм материалууд аа штэ. Хүнд аваагаас хамаагүй үнэтэй. Тэгэхээр энийг бид нар үнэтэй зах зээл дээр үнэтэй тэр аргыг хэрэгжилж танилцуулах хэрэгтэй. Хэрэгжээд явж байгаа хит хитэн томоохон гоё том төслүүд байна гэж харж байна. За тэрний нэг бол цагаан алт бол яалтчгүй мөн. Яагаад тэгэхээр манай чинь дундаршгүй одоо эд баялаг дээр тулгуурласан ийм хөдөлгөөн шүү дээ. Бодлогын шин чанартай олон талын оролцоо одоо хувийн хөвшил олон улс төрийн маш том оролцоонууд байж ингэж явагдана. Тэгэхээр энийг одоо Монгол түмэн маань ч гэсэн бүгдээрээ оролцоо таниулах тэгээ дээрэс нь бас хувийн хөвшлийнхэн энд хувийн том бизнес хөвшлийнхэн бас энийг маш сайн ойлгоод энэ манай Монголын магадгүй ирээдүйн юм шүү. Газар дорхой ухаасаа илүү дээр нь байгаа баялгаа бид нар ашиглацгаая. 3 сая хүн бол одоо сайхан амьдрах боломжтой гэж харж байгаа болохоор илүү сайн энэ дээр дэмжиж оролцоод өгөөсэй гэж бодож байгаа. Бид бүхэн болвол одоо олон жилийн турш ноос ноолураа бэлдээд малчид маань жилийн дөрвөлрэлтээ малаа хариулаад хаврын үйлрэлтээ ноолураа бэлдээд энээсээ мөн орлого олоод үндэсний үйлдвэрлэлүүд болон гадаад дотны хөрөнгө оруулагчид энэ одоо бүтээгдэхүүнийг авч дэлхийн зах зээл дээр борлуулж байна. Цагаан алт хөдөлгөөний хүрээнд манай ноос ноолурын салбарт бол бодлогын болоод санхүүгийн бодит дэмжлэгүүд орж ирсэн. За ингэснээр яасан бэ гэхээр энэ оноос эхлэн бид нар Монгол улсынхаа бүх ноолурыг одоо самсан ноолур хэлбэрээр гадагш нь гарах энэ одоо боломж бүрдсэн. За мэдээж ийм боломж бүрснээ хараад дотоодын үйлдвэрүүд чадахчиж байна. Мөн одоо Монгол ноолурыг дэлхийн зах зээл дээр борлуулах сонирхолтой гадны одоо олон улсын хөрөнгө оруулагчид Монголд орж иж үйлдвэр зовоодаа нэгээд одоо хамтран ажиллаад явж байна. За манай арьс ширний салбар бол 90 жилийн түүхтэй Монголын ууган салбаруудын нэг. Арьс ширний салбар өөрөө нэмүүртгийн сүлжээнд түүхийн эд бэлтгэний нийлүүлэгч нар арьс ширийг боловсруулах үйлдвэрүүд түүгээр арьсан бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүн ихч цүнх гутал жижиг эдлийн үйлдвэрүүд гээд энэ салбарт одоогоор 5-6 мянган хүний ажиллаж байна. Ер нь үйлдвэрлэгчдийн зүгээс бол хамгийн тулгамдсан асуудал бол
хүний нөөц дотроо одоо мэрэгсэн чадварлаг хүний нөөцийг оруулж ирэх зайлшгүй шаардлагатай байна гэж хэлээд байгаа. Ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт хөдөлгөөн бол яг манай арьс ширний салбарын хувьд бол маш цагаан болсон юм ажил байлаа. Энэ цагаан алт хөдөлгөөний хүрээнд бид нэр хөтөлбөр нийгмийн хамгааллын яамтай хамтраад арьс ширний холбоо болон бусад ноолорын холбоодтой нийлээд дэд ажлын хэсэг байгуулсан. Цаашдаа хүний нөөцийг чадахжуулах, бэлтгэх ийм бодлогыг боловсруулах ажлыг зорилт тавиад одоо эхлүүлээд байна. Эхний ээлжинд богино болон дунд хугацаанд хүний нөөцийнхаа бэлтгэлийг хэрхэн хангах вэ? Цаашдаа урт хугацаанд чадахсан гадаад дотоод одоо сурч бэлтгэгдсэн боловсон хүчин хэрхэн яаж бэлтгэх вэ гэдэг энэ бүх асуудлуудыг шийднэ гэсэн зорилготой ажиллаж байна. The White Gold initiated by the President of Mongolia is not only a national movement. It is a bold national vision. UNDP recently supported the Ministry of Food, Agriculture and Light Industry in establishing of a platform that will bring different stakeholders, different partners to mobilize themselves around the implementation of the initiatives around this shared vision and agenda. It also serves for international organizations and development actors like UNDP to coordinate their efforts for around the sustainable practices of the wool, cashmere and leather products, so that the practices are improved, the standards are better, and the access to the international market is of course bigger. We encourage all international partners to use the platform as much as possible. Together, these efforts can ensure that Mongolia's livestock sector is resilient, inclusive, and can compete at the global level. Цаашид бид хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, тэр дундаа өссөн үрждэг баялаг болох, малын гаралтай түүхий эдийг үн цэнтэй болгох, үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах чиглэлд бодит үр дүнд хүрэх боломж бий гэдгийг цагаан алт хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш хагас жилийн хугацаа батлан харууллаа. Өрх бүлээрээ үйлдвэрлэгч, улс орноороо экспортлогч болохын төлөө төр засаг, түмэн олноороо нэгдэн нийлж хамтран зүтгэцгээе.